100 гаруй мянган халдлага бүртгэдэг шүү дээ. Сая Монгол Улсын засгийн газараар батлагдсан холбооны хиймэл дагуул. Ер нь цаашид энэ Монгол Улсын хиймэл дагуулах асуудлаар. Дээрэс нь энэ ялангуяа энэ байгалийн гамшигын үед орон зай хамаарахгүй тийм бизнесийг хүмүүст олгодгоор их онцлог. Яг олон нийтийг хамруулж байгаа хэрэгсэл нь бол яг IT байхгүй. Microsoft гэдэг IT-ийн ганцхан компаниас 10 дахин байх байдаг шүү дээ. Юу уулуурхай байх. Энэтхэг улс бол аутсорсон гэдэг зүйлээр маш хүчтэй өрсөлдөх чадвар нь Америкаас маш өндөрт гараад ирж байгаа. Ямар шин технологи гарч ирнэ, тэр технологиг энэ салбарт шууд оруулж ирж байгаа шүү. 40% энэ салбарын одоо сүлжээ үйлчлэгээ хамаарч байна. Вирус гэдэг чинь бас л програм шүү. 3 янзын орбит бай. Хаягжилтын тухай хуулийн төслийг хийж банкныхан ч гэсэн өөрийнхөө бас энэ хариу халдлагыг системд. СБ телевизийн оргил цаг нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч цаг гарган надтай ярилцахаар ирсэн танд баярлалаа. Баярлалаа. За тэгээд өнгөрсөн 7 хоногт буюу одоо 90 жилийн за мэдээлсний одоо 90 жилийн ой гэдэг байгаа янз бүрээр хэлж байгаа. Ер нь мэдээлэл харилцаа холбоо, орчин үеийн мэдээлэл харилцаа холбоо өгсөн 90 жилийн ой маш их ажилтай байсан баг. Тэ өдөр шингүүл ажилласан баг. Ер нь үзэгчд маань ч гэсэн сайн мэдж байгаа ICT Expo-гоос ахуулаад үндэсний зөвлөгөө хүртэл хийсэн тэ. Тэгээд энэ их ажил байлаа. Ер нь зүгээр ингээд бацаад үзэгчдэд хэлэхэд ер нь үр дүн ямар байна те ингээд. Тэгээ ер нь өмнө бас нэг ингээд энэ салбарын улсын зөвлөгөө гэдэг бас зохион байгуулах. Тэгээ бид нар бас нэг 6 дахь жилдээ зохион байгуулж байгаа Expo гэдэг. Энэ Expo 90 гэдэг. Энэ жил бол бас онцлогтой жил л дээ. Энэ салбарын бас 90 жилийн ой болж байгаа. Бид нар бол нөгөө засгийн газрын албан ёсныхаа тогтоолоор бол 90 жилийн ойг чинь энэ 7 сарын одоо сүүлийн 4 дахь 7 хоног тэмдэглэх тогтоолтой шүү дээ журмтай. Тэгээ ер нь энэ ойн арга хэмжээ хүрээндээ бид нар ер нь ямар хөө ажил хийх үү гэдгийг энэ өнгөрсөн оноос хэлж ярилцаж төлөвлөж ингэж ажиллаж ирсэн. Ер нь бодож яснаас их тийм их чамгүй хүнд ажил байл. Тийм олон хүн зөвлөсөн. Тэгэд энэ зөвлөгөө маань энэ 3 дахь удаа зохион байгуулж байгаа. 67 онд одоо 2 дугаар зөвлөгөө гэж болсон. Ер нь зүгээр ийм олон зөвлөгөөнүүдийн дээр ач холбогдлыг би бас нэг давчхан хэлээд. Тэгээд ихний зөвлөгөөнөөр бол ер нь юу шийдэж ирсэн бэ? Ямар төлөвлөгөө зорилтууд хэрэгжүүлж байгаа вэ гэхлээр зэрэг ерөөсөө энэ Монгол орны аймгийн төвүүдийг холбоожуулах ажил их хөрөнгөжсэн байна. За дараа нь яасан бэ гэхлээр зэрэг энэ сумын төвүүдийг холбоожуулах. Ер нь томоохон дэд үтсийн бүтээн байгуулалтын ажлууд нэлээд хүчтэй хөрөнгөжсэн. За тэгээд ер нь энэ 2 дугаар зөвлөгөөнөөс хойш бол одоо хөгжлийн асуудлууд гадаадын хөрөнгө оруулалтыг ийшээгээ татах гэдэг энэ маш том ажлууд хийгдсэн байна. Тэгэхээр энэ саяны энэ зөвлөгөөний би ач холбогдлыг бол хэд хэдэн зүйлээр харж байгаа. Нэгдүгээр энэ салбар өөрөө их томорцсон байна. Хуучин бол зөвхөн одоо хүний буцаар яриулдаг юм хэрэгслээ л шүү дээ. Тэгсэн чинь өнөөдөр бол интернетийн салбар руу ороод ирж телевизийн салбар руу ороод ирсэн байна. Радио одоо тоон радионоос эхлээд маш олон төрлийн радионууд ороод ирсэн байна. Дээрээс нь одоо энэ хэвлэл мэдээллийн одоо томоохон сүлийг хэрэгсүүлж байна да. Вебсайтууд одоо маш их орж ирж байна. Дээрээс нь энэ салбарт бий болж байгаа шин технологиуд маш хүчтэй нэвтэрч орж ирж байгаа. Тэгэхээр энэ бодлогын хувьд зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх гэдэг энэ олон төрлийн шин зүйлүүдийг энэ зах зээл дээр бий болж эхэлж байна. Жишээлх юм бол програм хангамж энэ салбарын маш том төлөөлөл байна. Тэгээд ер нь саяны зөвлөгөө бол энэ болоо нэгдүгээрт энэ мэдээлэл шуудан харилцаалгын технологийн салбар бол одоо бас их агуу том салбар. Их олон гэр бүлийн гишүүнтэй боллоо шүү гэдэг нэгдүгээрт харуулж өгье. Хоёрдугаарт ер нь энэ дээр одоо ер нь юу дутагдаад байгаа юм бэ гэдэг нэг хэдүүлээ ярилцъя. Гуравт ер нь бид нар юу хийгдсэн байгаа юм бэ? Тэрийг нэг мэдрээ. Дөрөвдүгээрт бол мэдээж энэ хийгдсэн зүйлүүдийг цаашаа яаж хөгжүүлэх юм бэ гэдгийг ярилцъя гэж. Тэгэхээр энийг бид нар ярилцахдаа ямар төвшөнд хүрэх вэ гэдгийг бас тооцсон. Энэ нь бол ер нь бидний ярилцсан зүйлүүд бол төрийн одоо Монгол төрийн бодлого болж цаашдаа хэрэгжих ёстой юм байна гэж. Тийм учраас цаашдаа энэ Монгол төрийн бодлогонд орсон томоохон шийдлүүд маань, зорилтууд маань бол цаашдаа их амжилттай хэрэгжүүлэхэд энэ зөвлөгөөний ач холбогдол тустай байхаа гэж. Энэ зөвлөгөөний бас нэг ач холбогдол бол зүгээр яг энэ салбарын хүмүүс өөрсдөө энэ салбарынхаа зорилгыг тодорхойлох гэж оролдоогүй. Энэ салбар бол өөрөө нийгмийн бүх салбарт хэрэгтэй болсон.
Тийм учраас энэ бусад салбаруудын төлөөллийг нэгдүгээр дэх оролцуулсан. Хоёрдугаарт Ахмад үеийг бид нар маш их сонслоо. Гуравдугаар шин залууга бий болж байгаа энэ програм хөгжлийн салбарыг яах вэ гэдгийг нэлээд сонслоо. Дөрөвдүгээрт энэ зөвлөгөөн бол зөвхөн монголчуудын биш юм байна. Энэ бол глобалны зөвлөгөөн байна гэж. Гадны нэг 40-од байгууллага, олон улсын байгууллага, орны хүмүүс, бусдаа гадаад орны хүмүүс оролцлоо шүү. Тэгээ энэ оролцохдоо зүгээр ч нэг оролцсонгүй шүү дээ. Өөрсдийнхөө яг үйл ажиллагааны чиглэлээр илтгэл тавьж байна, мэдээлэл хуваалцаж байна, мэдлэг хуваалцаж байна гэдэг ингээд маш олон зүйлүүдийг авсан. Тийм учраас энэ бүх зүйлүүд маань бол цаашдаа энэ Монгол төрийн энэ бодлогонд бол тусгал болоод явна. Тийм учраас энэ утгаараа бол энэ зөвлөгөөний ач холбогдол маш их өндөр байна. Зөвлөгөөний талаар ингээд мэдээлэл авч хахад за ингээд нэг хамааралгүй юм шиг мэдээлэл харилцаа гэхээр хүнд нэг хамаатай биш юм шиг санагдаад байгаа байхгүй. Зөв ингээд нэрийг сонсгоо. Тэгээ ярьж байгаа асуудал нь ярихаар нөгөө л бидний үздэг телевизийн сувгийг ярихын одоо тэр үндэсний хэмжээнд цацж байгаа тэр компаниудыг ярихын гар утсыг ярихын тий интернет цахим одоо хэрэглээг их ярихын тэгээ яг үнэндээ бол энд Монголд орчин үеийн одоо 21-р зуун гэж бидний ярьдаг иргэдэд бол бүх талаараа хамааралтай асуудал яриад байгаа юм тий. Ер нь одоо зөвөр олон хүмүүс хэлсэн юм да энэ салбар бол өөрөө тийм их том учраас их агуу том салбар юм. Би дараад нь бас нэг жишээ дурднаа. Өөрөөр хэлэх юм бол энэ салбарын хэрэглээ энэ салбарын хөгжил бол зөвхөн энэ салбарынхаа бодлого юм уу? Энэ салбарынхаа хөгжлийн бодлогоор тодорхойлогддог тийм цаг үе өнгөрсөн байна шүү дээ. Нэгдүгээр их глобал нь болсон байна. Хоёрдугаар их өргөн хүрээтэй болсон байна. Гуравдугаар маш хүртээмжтэй болсон байна. Хувь хүн рүү хортол энэ салбарын үйлчлэгийг хүрсэн байна. Хувь хүний хэрэглээний, хувь хүний нууцтай холбоотой асуудал, хувь хүний мэдээлэл олж авах хэрэгтэй холбоотой асуудлууд, бусад нийгмийн харилцаанд оролцохтой холбоотой бүх асуудлуудыг энэ салбар өөрөө хүрээлж байгаа. Энэгээр маш хүртээмжтэй. Би нэг бас хэд хэдэн тоо жишээлх юм бол дэлхийн одоо энэ олон улсын цахилгааны байгууллагаас гаргасан нэг тийм судалгаа байд. Мэдээлэл харилцаа холбооны салбар дээр штэ энэ ярианы өгөгдлийн энэ урсгалын трафик гэж ярьдیں۔ Бид нар энэ урсгалын хэмжээ 10% өсгөд тухайн орны эдийн засаг нь 2% өсдөг. Шууд хамааралтай. Маш өндөр үзүүлэлт байгаа байхгүй. Хоёртны үгээр зэрэг одоо бид нар бол сүүлийн үед энэ Монголд уул уурхай маш их хүчээ авч маш их өргөгөөчтэй ашиглах шаардлага тэгэл ер нь олон нийтийг хамарч байна л да. Яг олон нийтийг хамруулж байгаа хэрэгсэл нь бол яг IT байхгүй. Яг л мэдээллийн технологи. Энэ салбарын хэрэгслээр дамжуулаад, энэ салбарын ололтоор дамжуулаад хүн өөрөө өөртөө мэдээлэл авч тэрэнд оролцож байгаа. Тэгээд ингээд энэ уулуурхайн ингээд том акулууд Eretionta гэж ярьж байна. Бид нар Amphamax гэж ярьж байна. Peabody гэдэг уулуурхайн том акулын тухай ярьж байна. Eretionta бол одоо дэлхийд одоо уулуурхайн үзүүлэлтээр дөрөвт ордог томоохон компани. Би сая ингээд интернетээр тэр ингээд ороод харж байхад ер нь ингээд олон улсын хөрөнгийн зах зээл дээр байгаа хөрөнгийн хэмжээ нь Microsoft гэдэг IT-ийн ганцхан компаниас 10 дахин байх байдаг шүү дээ. Энэ бол мэдээлэл харилцаа холбоо технологийн салбарын ганцхан компани. Тэгээд одоо энэ дээр Microsoft-аас гадна Oracle байна, Google байна, Yahoo байна, Apple байна. Эдгээр бүгдээрээ том. Тийм учраас энэ салбар бол дотроо маш олон төрөлтэй мөртлөө. Зүгээр хэмжээнийхээ хувьд бол юу уулуурхай байна. Тийм учраас энэ салбарын энэ хөгжил бол ер нь зүгээр дэлхийд дахин тэгж харагдаж байгаа учраас Монголын хөгжил ч гэсэн яг энэ загвараар явах хэрэгтэй гэж боддог. Өөрөөр хэлэх юм бол би бол бас нэг миний бас нэг бодож явдаг зүйл бол энэ салбарын Монголын одоо компаниуд бол би бол удахгүй байх гэж. Хэзээ нэгэн цагт юу эрдэнэт юу оюу толгой л болно. Ер нь тийм болохын төлөөч бид бас ажиллах хэрэгтэй л гэж бодож байгаа. Одоо хүмүүс нөгөө энтгийн жишээ гэх ярьдаг шүү дээ. Өрсөлдөх чадвараа болгоод IT-г те IT-ийн хөгжлийг софтвер, програмчлалын талаас энтгийг бол IT-г монголчууд өнөөдөр одоо ноос ноолоор зис молибдийн алт гэдэг шиг энийг IT-г өнөөдөр өөрсдийнхөө өрсөлдөх чадвар болгож хөгжих болцоо байгаа гэж тайлж байна те. Зөвхөн бид нар бол ингэсэн шүү дээ. Энэтхэг улс бол аутсорсон гэдэг зүйлээр маш хүчтэй. Аутсорсингийн бол супер гүрэн л дээ. За одоо ч супер гүрэн байгаа. Энэ дэлхийн томоохон улс орнуудын улс гүрнүүдийн олон төрлийн ажлыг зөвхөн мэдээллийн технологи юм биш шүү дээ. Эдийн засаг,
татвар санхүүгийн одоо олон төрлийн ажлуудыг энэ этгэ өөрөө сайн хэрэгжүүлж ирсэн байхгүй. Сайн хийж ирсэн, гүйцэтгэж ирсэн. Одоо нөхцөл байдал өөр болж штэ. Одоо энэ этгэт яг мэдээлэл технологийн чиглэлээр сураа төгссөн энэ этгэ хүн. Америк улсад одоо Америкт мэдээллийн технологиор төгссөн энэ этгэ хүн хоёрын хооронд маш том ялгаа гарсан байна. Энэ этгийг төгссөн мэрэгжлийн хүн бол маш өндөр чадвартай. Энэ этгийн тэр томоохон компаниудын шаардлагыг бүрэн дүүрэн хангаж өрсөлдөх чадвар нь Америкаас маш өндөрт гараад ирж байгаа. Тэгэхээр өнөөдөр одоо яг өнөөгийн нөхцөлд бол дэлхийн улс орн энэ этг орны юу гэж харж байна гэхээр зэрэг өрсөлдөгч гэж хараад эхэлчихлээ шүү дээ. Өрсөлдөгч гэж харж эхэлж байна. Өөрөөр хэлбэл тэр тухайн супер гүрнүүдэд дэлхийн том гүрнүүдэд өрсөлдөх хэмжээний потенциалыг энэ этг ус бий болгосон. Тэгэхээр одоо бид нар бол энэ завсрын үе дээр юу харж байна гэхээр зэрэг ер нь яг энэ завсрын үе дээр аутсорсингийнхаа зөв хэлбэрийг олох юм бол Монгол улс бол бас аутсорсингийн чиглэлээр бас дэлхийн томоохон ажлуудыг аваад хийчих цаашаа бололцоо бас байна гэж. Хэрвээ өөрт нь нөөц авах юм бол хэрвээ тэр нөөцийг бий болгож чадах юм бол. Тэгэхдээ аутсорсинг бол аутсорсинг гэдэг ярьсан үг юм уу? Энэ үг болгон ач холбогдолтой бас биш л дээ. Аутсорсингийнхаа маш зөв хэлбэрийг тогтоох хэрэгтэй. Аутсорсингийн маш зөв зах зээлийг олох хэрэгтэй. Тэ. Гашуун туршлагч аутсорсинг төр байдаг шүү дээ. Жишээлх юм бол General Motors гэж компани байна. Америкийн маш том компани. Сая хямралын үеэр General Motors компани дампуурлаа. Америкийн засаг нь орж ижил авал. General Motors гэдэг компани бол аутсорсингийн эцэг шүү дээ. Дэлхийд дээр хамгийн анх аутсорсингийг гаргаж ирсэн. Тэгэхээр энэ аутсорсинг гэдэг бол бас зөв юмдаа их зөв. Бас буруу хэрэглэх юм бол бас буруу зүйл бас байдгийн жишээ энэ л. Тэгвэл бас Монгол улсын хувьд бол бидэнд бол бас нэг тийм шинэ боломж нэгдэж байгаа юм бол аутсорсингийн шинэ боломж нэгдэж байгаа юм бол харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл энэ этг гүрэн бол дэлхийн тийм супер гүрнүүдийн өрсөлдөгч гүрэн болж өөрч байна. Юм шиг цаашдаа бол энэ одоо энэ завсрын үеийг энийх бас тэгж удаа үргэлжлээд явах уу? Энэ завсрын үеийг бол бас олзлох ашигтайгаар өөртөө ашигтайгаар эргүүлчих бас тийм боломж бидэнд байна л гэж ингэж харж байгаа. Та бол олон тоо баримт дурж ирсэн л да. Одоо 400 гаруй аж ахуйн нэгжийг одоо өдөрдөж байна, бодлогоор зангидж байгаа. За сая гаруй хүн гар утас барьж чинь гэдэг юм уу ингээд үзүүлэлтээр ингээ үзэхээр бид нар юу энэ технологийн хөгжлөөр таны одоо хариуцж байгаа агентлаг энэ чиглэлээрээ бид нар ер нь дэлхийд нэг доогоор орохгүй байх гэж бодод байгаа. Зөвхөн шулуух хэлгээд бол дэлхийд ямар шин технологи гарч ирэх тэр технологиг энэ салбарт шууд оруулж ирж байгаа шүү. Ямар ч саадгүйгээр. Тэгэхээр энэ агуулгаар аваад үзэх юм бол бид нар дэлхийн энэ салбарын хөгжилтэй бол яхаар хүмүүс зэрэгцэж алхаж байгаа. Энэ салбар бол Монгол хамгийн их том хүртээмжтэй салбар Монгол улсад. Өнөөдөр 2,700,000 хүн амтай Монгол улсын давхарцсан тоогоор 2,400,000 хэрэглэгч нь гар утасны хэрэглэгч болсон байна. Ер нь нийт ингээд нэг том үзүүлэлтийг аваад үзэх юм бол Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 40%-ийг энэ салбарын одоо сүлжээ үйлчлэгээ хамарч байна. Монгол улсын хүн амын нэг 84-өөс 92%-ийг хамарч байна. За интернетийг аваад үзээрэй та нар. Интернетийн одоо бид нар нэг хаягтай хэрэглэгч гэж ярьдیں۔ Да. CGM-тэй гэсэн үг. Хаягтай хэрэглэгч бол нэг 500,000 гарсан байна. Зүгээр одоо нөгөө үнгүү интернет хэрэглэдэг Yahoo ч гэдэг юм уу, Google ч гэдэг юм уу гэдэг олон төрлийн зүйлүүдийг бол ерөнхийдөө ингээд хараад байхад бол нэг сая 500 орчим хүн байнгын интернеттэй харьцаж шүү дээ өдөр болгон. Тэгэхээр энэ салбарын хүртээмж маш их өснө нэмэгдэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол бид нар одоо юу гэж байна? 2002 онд, 2003 онд нөгөө IT бичиг үсгэтэн болгоно гэдэг мэдээллийн технологийн бичиг үсгэтэн болгоно гэдэг зорилт тавьж ирсэн. Бид нар одоо энийг өөрчлөх хэрэг болсон байна шүү дээ. Харин хааш монголчууд бол энэ шин технологиудаар маш хурдтай суралцж байгаа юм. Тэгэхээр одоо бид нар энийг бас өөрчилж байгаа. Одоо энэ юу гэж өөрчлөж яах вэ зэрэг ерөөсөө энэ сан нөгөө ISO 9001 гэдэг олон улсын стандартууд байдаг. Энийг одоо энэ салбарын үйлчлэгэнд бүрдүүлэх тухай асуудал яригдчих эхэлж байна шүү дээ. Солонгосуудтай уулзаад л ингээл гэрээ контракт хийгээд л гадны олон байгууллага мэрэгчлүүдийг өөр тавьчаач бас зөвлөгөө юм авдаг л. Ер нь бид нар Азийн улс тэгээд янз бүрийн модулүүд багш байгаа тий IT-ийн харилцаа холбооны. Тэгэхээр бид нар юу айл чиглэгээ ер нь дагуул зүйтэй гэж та зүгээр бүр дотор боддог. Гэхдээ
нэг тодорхой нэг зүг чигч ярих нь одоо бас тийм юу л да оновчтой биш л дээ, зохимжтой биш. Тодорхой улсыг нэрлэх зохимжтой биш. Ер нь зүгээр энэ сүүлийн үед энэ зүгээр улсынхаа хувьд энэ салбарынхаа хувьд аваад басхээр энэ гадаад харилцаа бол бас нэг тодорхой хүрээнд болцсон байгаа байхгүй юу? Тийм учраас өөрөө тэгж асуугаад байгаа. Өөрөөр хэлэх юм бол одоо Солонгос, Япон, Америк, Орос, Хятад тэгэл ерөнхийдөө ингээл нөгөө за нэг Европын орнууд байна те. Зарим орнууд. Ингээл нэг гадаад харилцаа маань ингээд дуусчаад байна шүү дээ. Цаашаа ингээд яах вэ гэдэг. Зөвхөн манай салбар дээр бол сүүлийн үед маш нэлээд ойрхон хамтарч ажиллаж байгаа улс хурлууд байна л да. Солонгос байна, Хятад байна, Япон байна те. За бид бол юу гэсдэг вэ гэхээр биш тэр Америк гэдэг улстай ч бид ямар төвшөнд яаж харилцах хэрэгтэй юм бэ? Яаж гадаад харилцаагаа бичүүлэх хэрэгтэй юм бэ? Голон төрлийн юмыг бас ирж хайж байгаа. Нийгэм нь маш өөр л доо. Соёл нь өөр. Тэр тухайн орны соёлоор нь тухайн орных нь хэлээр нь ярих ойлголцох тийм шаардлага байдаг байна. Тэгэхээр олон салбарт. Жишээлх юм бол энэ Монгол Улсын ерөнхий сайдын бас санаачилсан энэ Монголын Silicon Valley гэдэг төслийн талаар би нэг товчхон яриа. Тэгэхээр энэ одоо Silicon Valley-г ер нь бусд оронд байгуулсан дуршлага одоо ямар байдаг ингээд олон талын судалгаа хийж. Жишээлх юм бол Америкийн одоо тэр Silicon Valley алдартай Silicon Valley. Тэр Стэнфордын сургуульдаар суурилсан. Хувийн компаниуд нь өөрсдөө очиод бизнесээ хийгээд эхэлсэн гэдэг маш том дуршлагууд байна. Яг Монголд одоо тэр хэлбэрээр нь явна гэхэлэр юу бол тий. Тэгэхээр бид нар бол бас нэг хэлбэрээ зөв болгох хэрэгтэй шүү дээ. Тэгээд ер нь энэ Silicon Valley-гийн төсөл энэ олон улсад ярьдсан да энэ IT-гийн одоо инновацийн кластер байгуулах, энэ бизнесийн кластеруудыг байгуулах ийм шаардлага бол энэ салбар дээр маш одоо усаагаар шиг хэрэгтэй байдаг. Тэгээд ер нь сүүлд энэ одоо олон улсад ч хүлээн зөвшөөрөгдсөн дөө IT-гийн энэ кластер байгуулах, инновацийн кластерыг байгуулах дуршлагаар бол Солонгос улс юм маш их тэргүүлж явд. Тэгээд сая өнгөрсөн 3 дугаар сард ерөнхий сайдын Солонгост ажиллах үеэр бас бид нар энэ дэлхийн технополисийн холбоо гэж байд. Игнэндээ бас нэг дэлхийн 30-аад орнуудыг нэгтгсэн. Тэгээд энэ шинжлэх ухааны технологийн парк энэ бизнесийн кластеруудыг байгуулах чиглэлээр маш мэргэжсэн байгууллага. Энтэй бид нар хамтын ажиллагааны гэрээ зурсан. Тэгээд хүмүүс нэрээд ер нь 3-7 хоногийн дараа л ер нь хүмүүс нэрээд бид нар хамтарч ажиллаад одоо ингээд ер нь одоо энэ 6 сарын 20 дахид бид нар эхнийхээ репортыг ер нь хийхээр бэлдэж байгаа. Хоёр талдаа их туварттай явж. Гэхдээ энэ бол нэг одоо юу гэдгийг өөрөөс авж байгаа юм шиг өнөө маргаа шийддэг асуудал биш л. Дэлхийн улс орнуудыг ингээд аваад үзэхдээ ер нь нэг 15-аас 25 жил. Солонгос улс бол нэг 20 жил зарцуулсан байна. Энэ хэмжээнд энэ одоо амжилтанд хүрэхэд. Тэгэхээр энэ одоо инновацийн кластерыг байгуулахад үндсэн 3 одоо тулгын 3 чулуу шиг юм байна л. Нэг нь бол одоо ерөөсөө энэ боловсрол. Маш одоо чанартай олон улсад нийцсэн, олон улсын стандартад нийцсэн юм боловсролын сургуулиуд бий болох хэрэгтэй. Боловсролын мэрэгжлийн үндэсний боловсролчдыг бий болох хэрэгтэй. Хоёр дахь зүйл бол энэ сургуулиуд дээр түшгэлсэн ийм судалгаа шинжилгээний институтуудыг бий болгож байгаа. Тэгэхээр ингээд энэ үнэхээр мэрэгжлийн боловсон хүчнүүд гараад ирэх юм бол судалгаа шинжилгээний ажлууд нь маш их амжилттай болоод эхэлдэг. За энэ дээр нэмэгдээд юу гэхээр зэрэг одоо тэр бизнесийн кластерууд. Тэр судалгаа шинжилгээ хийгдсэн судалгаа шинжилгээнүүд чинь бизнес болох хэрэгтэй байхгүй. Мөнгө болж өөрөх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр энийг л одоо инновацийн кластер гэдэг юм л бид нар. Тэгээ энийг байгуулахын төлөө бид нар ажиллаж байгаа. Ер нь бол эхлэлийн тавьсан. Тэгээ бидний тооцоолж байгаагаар бид нар бол ер нь 2017 он гэхэд ер нь инновацийн кластерын сурыг эхлүүлнэ гэсэн ийм тооцоодоо ячдаг. Тэрний өмнө бол бид нар одоо бодож боловсруулах хийх шаардлагатай зөндөө байна. Ер нь энэ инновацийн кластерыг маш шинжлэх ухааны технологийн паркуудыг маш хүчтэй хөгжүүлсэн том дуршлаг бол энэ Кембриж шүү дээ. Кембриж бол анх одоо энэ 75 онд энийг эхлүүлсэн байдаг энэ инновацийн одоо яг шинжлэх ухааны технологийн паркуудыг бий болгож. Тэгээд дэлхий дээр тэр 70-аад оны үед бол Оксфорд гэж маш том сургууль, дэлхийн 1 номер сургууль байсан. Тэгээд Кембриж энэ инновацийн кластеруудыг бий болгоод ингээд хөгжүүлсний дараа ерөөсө 12 жилийн дараа Оксфордыг гүйцсэн байна. Дэлхийн 1 номер сургууль. Тийм их одоо өрөг өгж өгдөг. Гэхдээ мэдээж энд бол хугацаа шаардлагатай, зөв бодлого,
шаардлагатай. Ийм юм төлөө одоо ажиллаж байна. Монголын Silicon Valley бас тийм болох л байна. Мэдээж мэдээллийн технологийн төслүүдийг хэрэгжүүлэхэд тэр төслөө, тэр технологийнхаа нууцлалыг, мэдээллийнхээ нууцлалыг хамгаалах асуудал бол баг төсөл хэрэгжүүлэхдээ ижил хэмжээний зардал мөнгө зарцуулдаг, ачлал хөдлөгдөг нэлээд чухал юм байдаг гэж санагдаад байна. Манайх ч гэсэн одоо ингээл засаглал цахим хөтөлбөрүүд нэлээд хэрэгждэг. Тэгээд эргээд одоо ялангуяа засгийн газрын төвчний ч юм уу, бизнесийн төвчний юм дээр аюулгүй байдал, одоо мобайл банкинг ингээл e-банкинг ингээл янз бүрийн төслүүд явж байна. Тэгээд эргээд нөгөө нэг аюулгүй байдал, эрсдлийн асуудлууд л яригдаад байгаа тийм. Тэгэхээр энэ дээр би танд хамгийн гол нь юу сонсох гэдэг нь гэхээр улсын маань хувьд за нэг файлууд маань тийм нэг газар хадгалагдах хэрэгтэй тийм. Тэр ажил ер нь төсөл ер нь яаж явж байгаа? Тий, ер нь ингээд аливаа юм ингээд нэг хөгжлийнхаа 90 үе дээр нэг эерэг зүйл их байх юм. Бас тэрнийг дагаад сөрөг зүйл их байна. Одоо жишээлх юм бол Microsoft гэж компани гарч ирэл Windows-ыг хийгээл Microsoft Office-ийн програмуудыг хийгээд эхэлсэн. Яг одоо Microsoft-ийн ингээд хөгжлөө гараад ирж байхад яг вирус гэл тэр нь бас давхар бизнес болоод явж штэ. Вирус гэдэг чинь бас л програм штэ. Тэрэн шиг бас яг ингээд мэдээллийн технологийн захим засаг гэдэг юм уу? Захим мэдээллийн сангуудыг олноор үүсгэж ирэхлээр ер нь бас нэг тийм асуудал гарч байгаа. Энэ дэлхийн нийтээрээ толгарч байгаа. Тэгээ Монголын хувьд бас энийг чинь бас хийх ёстой шүү дээ, хамгаалах ёстой. Тэгээ энэ дээр хэд хэдэн зүйл үүд. Нэгдүгээр бол хууль эрх зүйн орчин гэж бүрдүүлж хэрэгтэй. Ер нь энэ ямар зохицуулт байх ёстой, ямар хариуцлага байдгийг нэг. Хоёрдугаарт бол технологийн шийдлийг хийж хэрэгтэй. Ер нь энэ аюулгүй кибер аюулгүй байдлын орчин ер нь яаж үүсэх ёстой. Тэрийг шийдэх ёстой. Гуравдугаарт бол энэ маш том хүний нөөцийг маш сайн шийдвэрлэх ёстой. Боловсон хүчнийх асуудлыг. Тэгэхээр ийм гурван зүйл дээр бол нэлээд тийм явдаг. За дэлхийн нийтээр бол энийг нөгөө нэг дата төв байгуулах замаар их шийдэж байгаа. Тэгээ дата төв технологийн хувьд тонголж өгдөг. Мэдээлэл бол ер нь мэдээллийн технологийн аюулгүй байдлын гурван ойлголт байд юм да. Нэг нь бол нууцлалын тухай ойлголт. Нууц байх ёстой зүйлүүдийг нууцд байлгах хэрэгтэй. Хоёрт нь бол мэдээллийн нэгдмэл байдлын тухай ойлголт. Тэр нь бол тухайн дата санд мэдээллийн санд халагдсан мэдээллүүд бол өөрчлөгдөхгүй байх хэрэгтэй, устгахдаггүй байх хэрэгтэй. Ийм зүйлүүд байдаг. Гуравдугаар нь хүртээмжийн тухай асуудал. Шаардлагатай мэдээллийг бол хэрэгцээтэй хүнд нь хүртээж чаддаг. Тэр энэ гурван зүйлийг мэдээллийн технологиор хангаж байдаг. Тэгээд өнгөрсөн 2009 оны сүүлд бид нар үндэсний дата төв гэж байгуулсан шүү дээ. Үндэсний дата төв бол олон улсын стандарт тий, орбитын тэмдэг дээ. Та нар ер нь очиудсан. Тий. Яг очиж орж үзвэл. Та нар нэг бас нэг очиж сонирхоорой. Монголд ер нь байхгүй байгууламж шүү дээ. Дата төв бол дэлхийн төвшний нэг дөрвөн одоо төвшин байдаг. Тэрний 3 дахь төвшний дата төв Монголд байгуулагдсан. Тэгээ мэдээж энэ дээр бид нар нэмэлт одоо аюулгүй байдлын хамт хөрөнгөдөө суулгаж өгөх. Аюулгүй янз гэмт одоо кибер халдлагуудаас сэргийлэх, хариу одоо үйлдэл хийх гэдэг олон зүйлүүдийн юмнуудыг бол мэргэжлийн төвчөнд суулгаж байгаа. Янзалж байгаа. Цаашдаа энэ юу гэхлээр зэрэг ер нь бол энэ Монголд байж байгаа олон төрлийн мэдээлэл хувийн, хувьсгалын одоо тэрнээс нь хамаарахгүйгээр тэрний хамгаалтыг хариуцах, хадгалтыг хариуцах, тийшээ хандж байгаа эрх үүхээ зохицуултыг янзалж өгөх, журамлах, стандартыг гаргах гэдэг олон ажлууд ингээд хийгдэж байна. Мэдээллийн аюулгүй байдлын хувьд бол нөгөө технологийн хувьд бол бид нэг ийм шийдлүүдийг хийгээ явж байгаа. Одоо удахгүй энэ төрийн байгууллагуудыг холбох юм төслүүд хэрэгжүүлээд явна. Хоёрт нь энэ эрх зүйн орчин байдаг. Бид нар одоо энэ захин бараг хэсгийн тухай хууль гаргаж байна да. Улсын их хурл өргөн барьж байна. Энэ захин бараг хэсгийн тухай хуулиар бол нэгдүгээр ер нь иргэний хууль гэдэг олон жил мөрдөгдөд ирсэн үндсэн хууль гэдэг бусад суурь хуулиудтайгаа маш сайн уйжих хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол хүний одоо энгийн гарын үсэг бол тоон гарын үсэг нь бол хууль эрх зүйн хувьд адилхан байна. Хүчин төгөлдөр байна гэдэг нэг. Хоёрдугаар захин гарын үсгийн хэд хэдэн онцлог байдаг. Ер нь бол энэ мэдээллийн аюулгүй байдалтай маш холбоотой. Мэдээлэл авах гэж байгаа хүн байнга бүртгэж яадаг байхгүй. Хинбэ гэдэг нь байнга тэн дээр бүртгэж яадаг тоон гарын үсэг бол. Дараас нь нөгөө мэдээлэл өгч байгаа хүнийх нь мэдээлэл нь нууцлалтаа очиж байгаа учраас ямар нэгэн гэмтэлгүй, өөрчлөлтгүй тэр хүнд найдвартай очдог байхгүй. Яг байгаа мэдээлэл нь байгаа чигээр очих.
ийм боломжийг бол эрх зүйн хувьд нь зохион мэдээллийн хуулиар хангаж өгч байгаа. Тэгээ мэдээж 3 дугаарт бид нар энэ хүн сурах асуудлыг бол олон түвшинд хийж байна. Солонгос сургаж байна, Хятад сургаж байна, Америк сургаж байна. Дээрээс нь энэ Америкт ажиллаж байгаа энэ монголчуудтайгаа бид нар их ойрхон холбоотой ажиллаад байгаа. Жишээлх юм бол энэ Facebook-ийн бүгдээрээ мэдчихэж байгаа энэ Facebook-ийн энэ аюулгүй ажиллагааг энэ одоо Монгол залуу хориоцсон шүү дээ. Тийм гэстэй. Тий. Одоо тэр Silicon Valley-д байрладаг томоохон бас веб хийдэг компаниуд байна. Тэр вебийн одоо security буюу аюулгүй ажиллагааг бас Монгол залуу ажилладаг. Нямдаа. Тэгэхээр энэ боловсон үндэсний боловсон хүчнүүртэйгээ бид нар бас нэлээд хамтарч ажиллах хэрэгтэй холбогдож байна. Тэгээд ер нь мэдээлэл аюулгүй талаар бол ийм зүйлүүдийг хийгээд явж байгаа. Мэдээж олон талаараа бид нар олон улсын түвшинд хүргэх энэ зайлшгүй шаардлага харагдаад байна. Мэдээж энэ бол зайлшгүй хөө хүний нууцын тухай асуудал, байгууллагын нууцын, төрийн нууцын тухай гэдэг маш олон зүйлүүд байдаг. Энэ бүхнийг бол хооронд нь ялгаж салгаж. Гэхдээ бүгдээрээ нууц үгүй. Ер нь нийт мэдээллийн 5% нууц байдаг гэдэг ер нь нэг тийм стандарт байдаг шүү дээ. Бид тэрийг бас ярих болцоолсон Intel Group-ийн премиум үйлчлэгийн нэрийг өгтөлээр бас таныг дайлъя. За. Энэ асаа тий. Intel ч одоо холбооны компани гэсэн бас коктейл хийдэг юм. Энэ бас том мөрөөрөлтөй хийж байгаа юм л дээ. Бид нар одоо бас нэг амжилттай жишээ бол одоо жишээ Mobicom. Mobicom бол энэ өөрийгөө хамгаалах, энэ халдлагаас хамгаалах хариу үйлдэлийг энэ системүүдийг сүүлийн үед нэлээд амжилттай нэвтрүүлж байгаа компани. Үүнээс ийм халдлагууд бол зөндөө бий. Банкныхан ч гэсэн өөрийнхөө бас энэ хариу халдлагыг системд. Ер нь дэлхийн нийтээр бол энэ халдлагын тоо бол маш их шүү дээ. Одоо botnet гэдэг дэлхийн одоо тэмцүүлж байна. Өөрөөр хэлэх юм бол дэлхийн аль нэгэн орноос аль ч орны хэдэн зуун мянган компьютерийг өөртөө нэгтгэждэг, өөрөө удирддаг байхгүй. Хэрэглэгч бол компьютер дээр бол ажиллаж илээ. Жишээлх нь Европт байж байгаа л Монголын компьютераас одоо солонгос руу ч юм уу хятад ч юм уу хакerdаж болно. Энэ ийм системүүд бол бас их хүч амар хүчтэй явж байгаа. Бас нөгөө талдаа. Тийм учраас ийм юмудаас ч юм бол бас нэг хамгаалах. Тийм орчныг бүрдүүлэх шаардлага бий л дээ. Тэг нэг хүний нөөцийн одоо ингээл битүүрийн яриаг ингээл зарим хүмүүс сонсоод одоо юм мэдээллийн технологи бид нар ч одоо ингээл захиа занааны ч нэг айтайхан хаяг байхгүй, захиагаа ч хоорондоо нэг солилцож чадахгүй, тийм удамжинч нэг л ихтэй хаяг энэ төр байхгүй, асуудалтай артын үйлчлэгээ бодож байгаа хүмүүс бас байгаа л да. Ер нь энэ хаягжилтын талаар томоохон ахис гарах хэрэгтэй л дээ. Бидэнд бол нэг 2 жилийн өмнө Zip code гэдэг нэг гаргасан шүү дээ. Нэг мөрдөлт гэдэг одоо олон таниулаад явж байна л. Энэ жил хаягжилтын томоохон юмнууд гарна. Хаягжилтын тухай хуулийн төслийг хийж байгаа. Тий. Хаягжилтын стандартыг саяхан боловсруулад одоо батлуулах шатанда явж байна. Тэгэд ингээд ирэх юм бол ерөнхийдөө энэ хаягжилтынхаа юмнуудыг бид нар нэлээд тодорхойлгож байгаа. Ер нь хаягжилт маш чухал шүү дээ. Тэгэхээр энэ хаягжилттай холбоотойгоо том явж байгаа юм бол бүртгэлийн систем шүү дээ. Бүртгэлийн систем, хаягжилт, нөгөө оршин суугаа газар нь тодорхой байж байгаа, хин тодорхой байж байгаа. Энэ бүх ажлууд бол ингээд эрх зүйн хувьд стандартын хувьд дүрм журмын хувьд бол бид нэгээд гаргаад өчөж байгаа. За хэрэгжүүлэх ажлыг бол зохион байгуулалт бас л одоо нөгөө нэг хөрөнгө мөнгө хүч хөдөлмөр хэрэгтэй бол хүмүүст одоо ингээд нөгөө хул сурталчилгаас ахуулаад таниулахаас ахуулаад та одоо яг ямар дүргийн ямар байшин яаж амьдарч байна тэр нь тодорхой байж ах хэвээр тэр ер нь хаягжилтын стандарт одоо ингээд ер нь ойроо үед ингээд балттай гарч байна. Дагаал тэр шуудангийн хайрцаг тэгээд бүх юм шилдэг. Энэ сая Монгол Улсын засгийн газараа батлагдсан шүү дээ өрх бүр шуудан хөтөлбөр гэдэг. Энэ өрх бүр шуудан хөтөлбөрийн гол бас нэг хэсэг нь энэ хаягжилтын хэсэг юм байна шүү дээ. Хуучин бол бас энэ байгаагүй систем бичлээ байсан систем. Бас наажаа алга болцсон учраас нэг хоёрт бол Улаанбаатар хот бол дөр төрхөө маш их өөрчилж штэ. Нөгөө шилжиж төлөвлөгөө маш ихтэй болцсон. Энэ зүйлүүдийн зэгцлэх хэрэгтэй байна. Хоёрдугаарт ер нь ингээд том хөгжилтэй улсуудыг хараад байхад бол тэр иргэний үүрэг гэдэг маш чухал байдаг штэ. Би одоо жишээ нь Германд сурж байхад та энэ байс оршин суугаа газараа солих юм бол тэр заавал одоо нөгөө шуудангийнхаа салбар дээр очиж тэр ам мэлдүн ав мэлдүн гэж нөгөө бүртгэлийн системийн цаасыг тэр бол үн төлбөргүй тэр цаасан дээр зөвхөн бичлэлтэй хийгээл тэгэл шууданд өгч. Хэрвээ тэр цаасыг та бөглөөгүй шилжүүлгээ хийгээгүй байх юм бол
таны дансанд чинь одоо мөнгө чинь орж ирэхгүй цайлж орж ирэх. Бүртгэлийн систем бол тэгж гайхалтай өгсөн байна. Монгол ч гэсэн бэр нь иймэрхүү тэрний завгараад цаашаа хөгжөөд явах. Тэр үнэн одоо манайхан чинь бол нөгөө вакцаа тэрний тэнд эний энд гэж ярьдаг шүү дээ. Одоо бас нэг энэ стандарттай болоод тэгээ эрх зүйн орчинд бүрдээд ирэх юм бол бас гайгүй явчих واخ гэж бодлоо. Энэ бас нэг танаас сонирхоод байгаа юм хиймэл даавал сателлитийн асуудал аа тий. Энэ сансрын юу гэж нь улс орнууд бүгд хуваагаад авсан байдаг. Манай дээр бол өөр ингэсэн хиймэл даавал байхгүй байдаг. Одоо ядуугийн зовлон л гэж одоо бас ярих баг. Ер нь бол хүн болгол тэгж ойлгож байгаа. Хиймэл дагуулын асуудал. Тэгээд хиймэл дагуулыг чинь бас ашиглаад явдаг телевизийн сувгууд байгаа. Одоо сая системээс Q систем рүү шилжсэн гэдэг манайх ч бас том өөрчлөлт хийх шиг боллоо. Юуны энэ чиглэлээр хиймэл дагуулын чиглэлээр бодож байгаа төлөвлөж байгаа юм. Яг та нэг ядуугийн гэхээсээ илүү одоо бас нэг тухайн цаг үеийн шаардлага, хэрэгцээ шаардлага гэж байна л да. Одоо бол ер нь хиймэл дагуулын асуудлыг чинь юу яцсан шүү дээ. Үндэсний хөгжлийн зохицуулалт бол тусгал болсон. Монгол улс өөрийн хиймэл дагуулгатай болно гэж заасан. Тэгээд өнгөрсөн жил Монгол Улсын засгийн газраас чинь бас нэг томоохон хэрэгжүүлэх, ойрын үед хэрэгжүүлэх томоохон төсөл төрийн чагсаалтыг гарлаа шүү дээ, батлалаа шүү дээ, орой төсөл. Тэр дотор бас үндэсний хиймэл дагуултай болох зүйлж орсон байхгүй. Бодлогын хувьд бол яг харахгүй манай агентлахын, манай салбарын холбоотой асуудал да. Энэ чинь 77 онд олон улсын захиргааллын байгууллагаас нэг улс болгон дээр сансрын позицийг байрлалыг хуваарлж. Манайх бол нэг 2 байрлалтай. За энэ байрал бол ер нь энэ байн энэ сансрын технологи бол бас их хүнд их сонирхолтой. 3 янзын орбит бий. Хамгийн хол нь одоо 36,000 км байдаг геостационар гэж ярьдээ. Тэнд бол ер нь тэр орбитд бол голцоо холбооны хиймэл дагуул байрладаг. За дунд орбит гэж байна. Дунд орбит бол одоо бидний сайн мэдих GPS. Нөгөө байрлах гэдэг үйлчлэгээ байна шүү дээ. Голцоо тэр орбитд бол тийм үйлчлэгээний төрлийн хиймэл дагуулууд байрлана. Нам орбит байна. Нам орбит бол энэ тандан судалгааны одоо геологийн чиглэлийн гэдэг юм уу, одоо хөрсний чиглэл ингээд маш олон төрлийн тандан судалгаа байна. Цаг уур юм уу. Тэгэхээр цаашдаа энэ сая ер нь засгийн газар дээр нэлээд сайн яригдж байгаа юм бол энэ хиймэл дагуулын асуудлыг ер нь нэлээд явуулъя гэж байна. Энэ сансрын позиц бол нэг байнга байгаад байдгүй л бид нар жил болгон очиж олон улсын тэр хурал дээр очиж ярьж өөрийнхөө позицийг байр суурийг илэрхийлж засгийн газрын байр суурийг илэрхийлж ингэж одоо энэ эх онд 2012 онд энэ олон улсын захирал холбооны байгууллагын 10-ийн том урал болтыг тэргээр эргээд энэ дахин хуралтай асуудал яригд. Тийм учраас бол бид энэ онд багтаагаад ер нь бас нэг олон улсын захирал холбооны байгууллагатай хамтраад ер нь цаашид энэ Монгол улсын хиймэл дагуулах асуудлаар ярих нь зөв юм байна гэж бодож байгаа. Ер нь хиймэл дагуулыг бол одоо хэрэглээ маш өндөр болсон шүү. Хиймэл дагуулын хэрэглээ маш өндөр болсон. Оног одоо хэдэн юу төрөөсөлж байна? Одоогийн ерөнхийдөө нэг түрээсэлжийн аваад үзэх юм бол Монгол улс бол нэг за нэг жилдээ нэг 15 сая орчим тийм транспондер түрээсэлт юм өгсөн. Сая долларын транспондер түрээсэлт юм өгсөн тооцоо байдаг. Хувийн хувьсгалын одоо олон хэрэглээнүүд нийлээд. Хиймэл дагуулын тэр хэрэглээ маш өндөр байгаа. Жишээлх юм бол юу штэ. Одоо энэ манайхан чинь энэ ашигт малтмалын газар байна. Энэ цус цаг уурын газар байна, газрын кадастр байна. Тэгээ эдгээр ингээд сансрын хиймэл дагуулуудаас том зураг авуулж. Тэгээ энэ зургуудынх нь үн цэнийг тооцоод үзэхэд дандаа нэг олон улсын байгууллагуудын зээл тусламжаар ингэж зураг нь их үнэтэй л дээ. Ер нь нэг зураг авахулахад бол нэг метр квадратын төдгээд ингээд $40 гэж заасан байт. Тэгэл ер нь том маш масштабтай авахулах тусмал зураг нь үнэтэй болоод. Тэгээ дандаа тийм гадны хөрөнгө оруулалт, гадны зээл тусламжаар авахулдаг тийм хэлбэртэй юм билээ. Тэгээ цаашдаа ингээд өөрсдийнхөө юм хиймэл дагуулын зүйлүүдийг ингээд газрын станцыг байгуулад ингээд ирэх юм бол бас бидэнд бас том боломж байна гэж байгаа. Доор хаяжл одоо энэ өрчсөн сэргийлэх галт өмөр бороо усууд одоо юу гэдэг энийг тандан судалждаг. Энэ Монголын хөрсөнд байж байгаа одоо эрдэс баялагуудыг тандан судалждаг хэлбэрүүд байна. Хөрсний бохирдол нь хаана байна? Ганцууд нь яаж явж байна? Ургамлын гарц нь ямар байна? Энийг бүгдийн хиймэл дагуулаас судалж байгаа шүү дээ. Тэр ийм зүйлүүд зөндөө байж байна. Одоо хэл орчмын одоо хамгаалалт хиймэл дагуул яхад өртөг бол өндөр үз. Өртөг бол зүгээр юунаас хамаардаг шүү дээ. Ямар одоо зорилго, ямар параметруудыг тэнд суулгаж өгөө гэдгээс хамаарна.
ерөнхий одоо бидний бас нэг бус улс оронтой ингэж тооцож исэн юуны төвд бол нэг ойролцоогоор нэг 250 сая долларын хөрөнгө оруулалт дээр нь хэрэгтэй байд юм байна да гэсэн тийм дундаж тооцоо байдий. Тэгээ янз тэрийг бол нэг тогтцсон тэн дээр нэг үн ханшигээд авах юм байхгүй. Ер нь өөрсдийнхөө хэрэгцээ шаардлаганаас хамаарч тэр юм тодорхойлогддог. Мэдээж хамтрагчаас их хамаарна. Бутан улс сая олон улсын цахилгааны байгууллагад өөрийнхөө хэмжил дагуулгатай болох хүсэлтэй өгчлээ шүү дээ. Бутан улс бол 600 мянган хүн амтай улс шүү дээ. Жижиг улс. Тэгэхээр бас хэмжил дагуулгын хэрэгцээ шаардлага бол бас сүүлийн үед их нэмэгдэж байгаа юм байна. Дээрэс нь энэ ялангуяа энэ байгалийн гамшигын үед маш найдвартай сүлжээ бол хэмжил дагуулгын сүлжээ байдаг. Сансрын сүлжээ байдаг. Тий. Тим зүйлүүдийг бол бас анхаарах аргагүй. Радио бас сателлайт байна. Радио, телевиз, одоо интернет, гар утас сүмөр ялгаа байхгүй. Тийм зүйл байдаг. Нэг өдөөний хүнд хичээсэн юм л да. Одоо ингээд тоон системд шилжнэ юмэ гэсэн чинь тэрэндээ бити шилжиж үзээрэй бид телевизээр ч авч дийлэхгүй шүү гэл те. Тэгээ одоо бид нар өссөн үсээгүй ингээд технологийн дэвшил ингээд өдрөөс өдөрт ингээд үүж чинь. Тэгээд энэ байгууллага энэ чиглэл салбараар инженерийн боловсролыг эзэмшээд энэ салбартаа төрийн байгууллагатаа бодлогын чиглэлээр олон жил ажилласан. Тэгээд шинэхэн бас хагас жил болж байгаа шинэхэн даргын хувьд ер нь монголчуудын амьдрал дараагийн одоо 100 дахь жилдээ хүртэл дараагийн 10 жил технологийн дэвшил хүмүүсийн амьдрал яаж нөлөөлөх бол? Тий. Энэ радио телевизийн технологи, тоон технологи шилжүүлэх тухай асуудал өндөж байгаа шүү. Ер нь юм шүү дээ. Олон улсын цахилгааны байгууллагаас чинь тоон технологид шилжих асуудал бол яригдаад 2015 гэхэд дэлхийд даяараа энэ тоон технологи шилжих гэдэг ингээд зарлцсан шүү дээ. Тэг яагаад ингэж зарлж байгаа юм гэхээр зэрэг ерөөсөө энэ хуучны нөгөө аналог системүүдээр явж байгаа юм чинь нөгөө сансар гэдэг энэ орон зайгаа бид нар чинь хогоор дүүргэж болохгүй болчихлоо шүү дээ. Энэ орчин үеийн тоон технологи шилжинэ гэдэг бол олон талаар ашигтай. Нэгдүгээрт бага овор хэмжээтэй бага зүйл сансрын одоо юугаар системээр олон төрлийн үйлчлэгийг зэрэг авах боломжоор гарч ирж байгаа. Хоёрдугаар энэ чинь хүний эрүүл мэндэд бол маш хэрэгтэй зүйл байхгүй юу? Чанартай үйлчлэг. Телевизийн чанар нь сайжирна, дамжуулах чадвар нь өндөр болно. Тэгээд нөө хорн багасна гэдэг олон зүйлүүд байж байгаа. Гуравдугаарт ерөөсөө энэ тоон технологийн асуудал бол зөвхөн нэг улсаас нэг хамаардаг зүйл биш. Тийм учраас бид нар бол энэ олон улсын чиг хандлагыг дагаад энэ салбарынхаа дүр төрхийг өөрчлөхөөсөр аргагүй. Энийхээ дагуу ч явах нь зөв гэж ойлгодог. Мэдээж хов хүн дээр янз янзын асуудал үүсэхгүй. Тэр бол яг хавь жишээ болчихлоо. Тэр бол ер нь тэгээд яг зүгээр шууд шилжихгүй л дээ бид нар. Бид нар бол одоо тоон телевизийн технологи шилжих асуудлаа бол зарлцсан. Тэр нь 2014 он гэхэд бол бас шилжих тиймэрхүү орон цаг хугацааны баримжаатай явж байгаа. Мэдээж шууд аналогоос тоон технологи руу тас гэдэг нэг өдөр шилжүүлдэг зүйл биш л дээ. Бас нэг цаг хугацааны хувьд нэг 3 сар, 4 сар, 5 сар хамтд нь явуулдаг юм уу тийм хэлбэрүүд явна. Тэр тоон технологитой холбоотой тийм чанарын өөрчлөлтүүд их гардаг л та. Одоогийн бид нарын үзэж байгаа телевизийн одоо чанар бас мөн одоо телевизийн студиудээр хийгдэж байгаа уран бүтээлүүд нэр бол шал өөр болдог. Тийм учраас энэ бол цаашдаа бас хөгжлийн хооны хооронд шилжихэд бас хэрэгтэй зүйл байна. Мэдээлэл харилцаа, мэдээллийн технологи гэж гэх юм одоо мэдээлэл 100 жилийн болж ийн гэж бодлоо л та тий. Одоо 10 жилийн дараа одоо Монголын нэг аюул мэдээллийн технологиг одоо их сонирхдаг, хэрэгэлдэг нэг юм айл бай гэж бодъё тий. Тэгэхээр тэр айл өөрсдийнхөө амьдралд технологиг одоо өнөөдөр байгаагаас хэрхэн одоо ялгаатайгаа хэрэгжилж байгаагаар та юм төсөөлдөг. Тий, би яг түрүүн чи асуулт байсан. Ер нь бид нар сая улсын зөвлөгөөнөөр одоо хэлэлцсэн гол асуудал маань энэ салбарыг 2021 он хүртэл хөгжүүлэх одоо төрийн бодлогыг ярьлаа шүү дээ. Тэгэхээр яг 100 жил л дээ. Ер нь энэ зорилго нь юу гэж байгаа, юу гэж харж байгаа юм бэ гэдэг. Тэгэхээр нэг довчоор хэлэх юм бол юм байна. Ерөөсө бусад улс орнууд байна. Одоо Монгол улсын өрсөлдөх чадвар гэж байна. Энэ Монгол улсын дараачийн том эдийн засгийн хөшүүрэг нь юу юм бэ гэж.
Энийг бол бид бол энэ бодлогын баримт бичигт тодорхойлохдоо ер нь энэ мэдлэгийн эдийн засагтай улс орн болно. Мэдлэг тулгуурласан эдийн засагтай. Дээрэс нь энэ мэдээлэл нийгэмт өөрөөр хэлэх юм бол хүн өөрийнхөө шаардлагатай мэдээллийг олоод авчдаг. Хүн өөрийнхөө шаардлагатай үед төрийн төр бодлого тодорхойлох үйл ажиллагаанд нь оролцох технологийн боломжоор нь хангаад өгчдөг. Ийм л зүйл рүү бид нар зорж байгаа. Олон зүйлийг харж байгаа. Би түрүү аутсорсон гэж ярьж байсан. Өөрөөр хэлэх юм бол мэдлэг тулгуурласан тийм үйлдвэрлэлүүд бол Монгол улсын бас ирээдүйн 10 жилийн нэг том хэсэг байх юм байна. Өөрөөр хэлэх юм жишээлх юм бол энэ эрүүл мэндийн салбар дээр тэр сумын төв хөдөө малчин өрхөд одоо эрүүл мэндийн үйлчлэгийг хүргэж өгдөг шүү дээ. Энэ бэрхшээлийг юу арилгад юм бэ? Энэ бэрхшээлийг мэдээллийн технологийн салбар хөдөлгөөнд одоо онцлогоо хэмжлэгийн системүүд боловсрол муу ялгаагүй. Улаанбаатарт маш сайн одоо боловсрол эзэмшүүлдэг үнэхээр чадвартай багш нар байна шүү дээ. Эний чинь зөвхөн одоо Улаанбаатарын хэдэн хүүхдүүд хүртээд байнга нь нөгөө хөдөө орон нутгад байгаа хүмүүс залуучуудад сурагчдад хүртэх бас шаардлага бас байгаа. Тэгэхээр энийг одоо юу хийж чадах вэ гэхээр энийг бас л энэ мэдлэгийн эдийн засаг буюу мэдээллийн технологийн шийдлүүд энийг гүйцэтгэж чадна. Тийм учраас ер нь ирээдүйн 10 жилд бол Монгол улсын бүх сум суурин газар бол өндөр хурдны интернеттэй дор хийж болсон байна. Бүгд шилэн кабель холбогдсон. Бүгд өндөр хурдны интернеттэй. За интернетэд тулгуурласан үр ашгийг хүртэх тийм асуудлыг бид нар яаж байгаа. Түрүү бид хэлжсэн. Тэр нэг одоо нэг юм үе байд юм байна. Бид нар бол өнгөрсөн хугацаанд бол өнгөрсөн 20 жилд тэр бол юу зарцуулсан гэлээ. Энэ салбарын дэд үтс рүү маш хөрөнгө аялаа шүү дээ. Дэд үтсийг бий болгох. Тэр сүлжээ байгуулах ингээд. Одоо бол энэ сүлжээнд түшгэлсэн олон төрлийн хэрэглээ нэрийг болох хэрэгтэй байна. Нийгмийн төрлийн үйлчлэгээний бүх төрлийн хэрэглээг бий болгох хэрэгтэй. Эрүүл мэндийн салбарын бүх төрлийн үйлчлэгээг нэмэлт боловсролын салбар, уул уурхай гэх ийм аппликейшнуудыг бол одоо маш хурдтай бий болгох хэрэгтэй. Тэгээ ингээд ирэх юм бол хүн өөрөө интернетийн тэр нөгөө үр ашиг гэдэг юм хүртэж эхлэх байхгүй. Одоо бол хүн бол нэг хэрэглэгч юм шиг харагдаад байна шүү дээ. Ер нь ирээдүйн 10 жилд бол хүн болгон тэр интернетийн салбарын үр ашиг хүүхддэг ийм 10 жил байх болов уу гэж би ингэж төсөөлж байгаа. Тэрний ч төлөө бас ийм олон зүйлүүдийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцаа ингэж зорж ажиллаж байгаа. Тэгээд товчоор хэлэх юм бол ерөөсөө мэдээж одоо энэ бүх сум суурин газруудыг ингэж бид нар өндөр хурдны интернетэд холбоод ирэх цаг энэ интернетийн олон улсын урсгалыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Ер нь ойрын үед бид нарын бас нэг төлөвлөж байгаа хийх гэж байгаа зүйл бол технологийн хувьд бол Монгол улс бол нэг урагшаа хоошоо зэрэгцсэн гарцтай. За нэг дор хаяж нэг 70 гигагийн урсгалтай. Энэ интернетийн бас их сонин үзүүлэлт хийдэг шүү дээ. 2004 оны сүүлч ихэд Монгол улс хиймэл дагуулаас интернетийн гарцтай байлаа зөвхөн. Тэгээд 74 мега авчлаа. Монгол улс бүтнээрээ 74 мега авчлаа шүү дээ. Өнөөдөр бол 13 гига болсон байна шүү дээ. Интернетийн урсгалын хэмжээ. Бидний ойрын үед одоо төлөвлөж байгаа бид нар бол 70 гига болгоно гэж төлөвлөж байгаа. Тэн дээр бол хоёр зүйлийг үндэслэж байгаа. Нэгдүгээр ер нь ингээд аймаг болгоноор бид нар 1 гигагийн урсгал гаргах юм. Хоёр дахь нь бол ерөөсөө энэ Аз Европыг олоосон транзитийн өргөн зурвсын үйлдвэрлэлээ болцоотой юм том турбаг нээж ирэх гэж. Ингээд ирэхин цагт бол энэ интернетийн асар хурдтай уялдаад өөрөөр хэлбэл иргэн бүр хүн бүр бас тэрний үр ашиг хүртэх юм боломжуудыг одоо нэмэх гээд байгаа зорилготой юм байна. Одоо дөрөв холбоот байгуулагдчихсан одоо ингээд харахад энэ салбар маань 90 жил болсон. Энэ байгууллагынхаа энэ салбарынхаа бодлогыг барьж байгаа танай хамт олон танд ажлын амжилт хүсье. Танд танай гэр бүл бас ихэнхийг нийт үзэгч телевизийн хамт олон нэрээр бас танд хүсье. За баярлалаа. Энэ танай телевиз бас бидний ажлыг хийсэн зүйлүүдийг бас олон түмэнд хүргэх бас нэг хийх гэж байгаа зүйлүүдээ бас олон түмэнтэй хуваалцах ийм боломжуудыг бас олгосон дэх баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд дээрэс нь ер нь энэ мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэхэд
хувь хүмүүс энэ зөвхөн салбарын төдөв олон одоо хувийн хөвшлийн төрийн бас байгууллагын төрийн ингээд маш олон хүмүүс оролцдог. Энэ бүх хүмүүст баярлалаа. Тэгээд дээрэс нь энэ салбарыг 90 жилийн хувьд холбоотой олон арга хэмжээг бас зохион байгуулахад нойр холбоо зүтгэж байгаа манай байгууллагын хамт олондоо би бас их талархал илэрхийлмээр байна. Тэгээ энэ салбарын одоо томоохон нэг ажлын хэсэг бид нар байгуулж байсан. Mobicom, Carpaz, Unitel, G-Mobile, Skytel гэдэг. Тэгээ одоо манай бас телевизүүдийн холбоо байна. Эд бүгд л одоо ирвэхээр ажилласан. За энэний ажлын үр дүн ч бас би нэг гарчуудаа гэж бас зарим талаараа гарч хянуудаа гэж би бас баярлж харж байгаа. Мэдээллийн технологийн нөгөө Expo 2-ыг 3 өдөр зохион байгуулахад ер нь Батгах шиг хинг хөнгүү үтсэн байна лээ. Зоочид одоо хэрэглэгчд маш их утсан байна лээ. Экспортер нөгөө өөрсдийнхөө сурчлахад нөгөө очсон нөгөө нэг цааснууд нь бүгд дуусаад дахиж хэвлүүлсэн байна лээ. Тийм. Тэгэхээр энэ салбар нь өөрөө бас их тийм шинэлэг, уюунлаг салбар юм. Дээрээс нь энэ салбарыг бас нэг хэрэглэгчд маань бас их тэр хэмжээгээр их нэмэгдэж байгаа юм уу да, их сандрж байгаа юм уу да гэж ингэж хандж. Учраас бас нийт хэрэглэгчтэй бас баярлалаа гэж хэлмээр байна. Цаашдаа энэ ер нь мэдээлэл Монгол улсын энэ мэдээлэл шуудан харилцаа холбоо технологийн салбарын бодлогын асуудлаар энэ үйлдвэрлэл үйлчлэгийн асуудлаар бас тодорхой санал солилцоход бас баяртай байх болно гэж ингэж хэлмээр байна. За танай хамт олондоос амжилт хүсье.